Чи тэр бичлэгний дараа энэ шүмжил ирэх байхгүй шүү. Тэр үл иржлэг. Гэхдээ би санаа хэлчих. 3 жилийн хугацаанд чөлөөт бүст үйл ажиллагаа явуулах эрх олгоно гэд бодлогын хэмжээнд улсаас хөтөлбөрийн тухай хуулинд хавсралт журам оруулчихлаа. Тийм. Журам гараад ирэлээ. Яг тэр шаардлагыг гэхдээ өндөр шаардлагатай биш. Энгийн шаардлагатай. Маш энгийн шаардлагатай. Тэгээд 3 жил дотор үйл ажиллагаагаа заавал явуулах ёстой. 3 тэр хугацаанд нийгмийн даатгалын сандаа бүртгүүлсэн байх ёстой, татвартаа бүртгүүлсэн байх ёстой, заавал баримтдсан байх ёстой тийм. Гэхдээ тэрэндээ 3 жилийн хугацаанд X талангаа өгөөд. X талангаа өгөөд. Олны одоо хүртэл бодоод чадвартаа болтлоо, санхүүгийн бат зогсох чадвартаа болтлоо 3 жилийн хугацаанд X талангаа өгөөд. Тийм журам ингээд энгийн журам баталгаажуулж байгаа. Тэгээд батлаад манай аймагт зориулаад аймагаас одоо улс руу явуулаад улсаас дэмжигдээд буцаад манай аймагт ирээд хэрэгжээ л да. Тэгэх юм бол маш том боломж. Тэгэх юм бол нэрээ чадахгүй байсан ч хамаагүй хүн ийм гой боломжийг ашиглая гэд би шинэ үйлдвэр байгуулна биш. Сайн байна уу? Өөр ресторан мэдчихэж байна. За одоо ивент за. Пиавны гэж хэлэх шаардлагагүй юм байна. Тэр зэргийн баярыг тохиолдуулан ивент зохион байгуулж байгаа. Гар сүнэлт пивийг хэрхэн таних вэ? Хэрхэн урдуу уух вэ? Эдгээр тэмцээнд оролцохыг хүсэх юм бол 3 сарын 18-нд Өвд ресторан дээр уулзцгаая. Нэг хүн 2 тэмцээнд оролцох эрхтэй байгаа шүү. За ингээд өнөөдрийн зочлоор өөрийгөө гоё танилцуулж байгаа тийм. Намайг Насан буян гэдэг. Би Арангаа аймгийн нийгмийн даатгалын газарт тэтгэвэр тогтоолт олголтын байцаагчаар ажилладаг. Төр албаагч гэдэг хүн бусдын нүдэнд ч гэсэн гараад төр харагддаг учраас анхнаасаа зэгцтэй байх шаардлагатай. Болж үлсэхтэй байхыг үздэг. Гэхдээ ажлын бус цагаар бол аль болох чөлөөтэй өөрийнхөө. Би анх Нарангаа аймгийн Эрдэнэ улсын төрх тасаг төрсөн. Би одоо энтхийн унган хөвгт. Одоо манай аймгийг бол зарим хүмүүс хуучны хүмүүс мэддэг. Чонтын хөндий гэж. Манай одоо энэ Нарангаа аймгийн барилж байгаа энэ газрыг чинь Чонтын хөндий гэдэг багхгүй юм уу? Тийм шүү дээ. Тэгэхээр энэ Чонтын хөндийн унган хөвгт Арангаа аймгийн нийгмийн даатгалын газар та одоо хүслээ гаргажсан. 11 дэх жилдээ ажиллаж байгаа юм байна. Тийм. Тэгээд 11 дэх жилдээ ажиллаж байгаа. Тэгэнгүүт тэр хооронд одоо манайх чинь нэг тусдаа бусад байгууллагаас төрийн байгууллагаас нэг онцлогтой 3 жил болоод улсын байцаагчийн шалгалт өгдөг. Тэрэнд би 3 удаа орсон, 3 удаа тэнцсэн. Сая 25 оны 11 сард би 3 дахь үе тэнцэж байж байна. Одоо би дахиад бас нөгөө нэг яг хальт сонсоход бас нэг тийм амархан хүнд авч чаддаггүй шалгалт гэж яригадад тийм л өмнө. Тий. Ер нь бол төрийн албаагчийн шалгалтыг бодвол одоо арай шаардлага өндөртэй шүү дээ. Подкаст хэлсэн учраас ер нь Арангааны тухай. Арангаа аймгийн. Манай Арангаа аймаг чинь одоо хамгийн их гайхуулж байгаа юм юу л шүү дээ. Нөгөө байгалийн үзэсгэлэн цогцлбор газрууд ихтэй гэдэг утгаараа аялал жуулчлалын бүс гэдэг утгаараа л явж байгаа. Гэхдээ яг аялал жуулчлалын бүсд ямар газрууд нь яваад байна гэхээр ерөөдөө автозамын сүлжээнд ойролцоо тийм газрууд маань л явж байгаа шүү дээ. Тэрнээс биш одоо сувраг хайрхан уул ч юм уу эсвэл харлагтай нуруу ч юм уу тийм газрууд бол одоо жишээлбэл тариа зургийн яг сайт Атаад багийн Баяшинтын нуруу гэж байгаа. Тэрийг бол үзсэн Арангаа аймаг доторооч бараг зөөхөн. Манай аймгийн нэг сайхан нь өвөл тийм хүтэн биш. Зон тийм халуун биш. Яг хүн амьдрахад маш гоё тохиромжтой. Халуун хүтэн яг тохиромжтой. За тэгээд одоо нөгөө сүүлийн үед яригадаад байгаа их хотын стресс гэдэг юм байхгүй. Тэгээд орон нутагт амьдарч байгаа залуучуудын хувьд бол санхүүгийн дарамт гэдэг юм маш бага. Их хотын стресс гэдэг юм баг та. Би нэр нийгмийн даатгалын шимтгэл гэдэг юмыг яг энэ одоо ток шоу бичлэгтэй холбоотойгоор нэг залруулмаар байна. Хүмүүс нийгмийн даатгалыг 24% гэж бодоод тэгээд татвар гэж бодоод идэв. Ер нь бол нийгмийн даатгалч өөрөө татвар биш юм уу? Биш дээ. Нийгмийн даатгал бол татвар мөн үү? Үгүй гэвэл мөн гэж байгаа хүмүүс. За хүмүүсийн ойлголт. Мөн дээрээс нь хүмүүсийн ойлголт гэж төлж байгаа хүмүүсийн ойлголт хамгийн аюултай. За хамгийн аюултай. За нийгмийн даатгал төлөөд зүгээр би лизинг авч чадна. Нийгмийн даатгал төлөх юм бол би аппликейшнээс зээл авч чадна. Тийм. Яагаад энэ нийгэм даатгах чинь гэдэг нь яг юу гэсэн юм бэ? Одоо энийг хэдүүлээ. За тэгээд даатгал гэдэг чинь өөрөө эрсдлээс хамгаалах, эрсдлийг бууруулах бүтээгдэхүүн. Тэгвэл одоо арилжааны болон энэ Монголын нөхцөлд өнөөдөр зүгээр зээл авах хэрэгсэл болцсон биш. Үгүй. Одоо чи бас яг буруу ойлгосон тэр ирэл зүтгэн. Тэгэхээр даатгал гэдэг бол арилжааны болон нийгмийн даатгал ингэж хоёр сална. За. Арилжааны даатгал бол одоо бидний өдөр тутамд хэрэглэдэг жолооч ариусгын даатгал, эд хөрөнгийн даатгал, тээврийн хэрэгсэл ингэж явчихна. Тэгэхээр тэр чинь хувийн сектор. Эрүүл мэндийн ингэж хувийн бол явчихна.
А нийгмийн даатгал гэдэг бол өнөөдөр хүний амьдралд зайлшгүй тохиолдох эрсдлийг бууруулах бүтээгдэхүүн. Хүн өндөр наслан тийм үү? За. Хүн өндөр наслахаараа одоо нөгөө байнга ажлыг хийж чадах болоод орлогогүй болно тийм үү? А тийм учраас тэр орлогыг залуу хөдөлмөрлөх чадвартай байх үедээ хөрөнгөлүүлнэ. А тэгээд өндөр наслаад тэтгэвэр болгож авна. А энэ ийм хамгаалт واخгүй. А хүн магадгүй ажил хөдөлмөрөөр эрхэлж явах явцдаа бэртэн гэмтэн. Хөдөлмөрийн чадвар алдсан шүү дээ. Нэг хурууга хуглах, тасдах ч юм уу, гараа тариулах ч юм уу. Одоо өөр дөрөл үзүүлэхээс. Одоо моёр. Тийм хүн тэгсэн тохиолдолд нөгөө хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэвэр буюу групп одоо хуучнаар бол группийн тэтгэвэр. Одоо бол шинэ нэршил нь хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэвэр болж байгаа байхгүй. Ажлаа хийж явах явцдаа эсвэл ямар нэгэн шалтгааны улмаас цаг усаар ч юм уу өөд болно. Тэр хүн ар гэртээ. Ар гэрт нь 19 нас хүрээгүй бяцхан хүүхдүүд байгаа. Эсвэл хөдөлмөр эрхлэх чадваргүй эхнэр аав ээжүүд байгаа. Тэднэрт нь одоо тэр хөдөлмөр эрхэлж байгаад нас орсон хүнээс одоо шимтгэл нийгэм дадлын шимтгэл төлжсэн шүү дээ. Тэрнээс нь жижигч алдсны тэтгэвэр тогтов. Ингээд 3 төрлийн тэтгэвэр байдаг. За. Энийг нийгмийн дадлын сан үүсгэдэг. За ингээд нэгдүгээр тийм тэтгэвэр үүсгэж байгаа. Эмэгтэй хүмүүст нэг эрсдэл байна. Одоо эрсдэл гэхээсээ илүү одоо тэр бол маш одоо сүүлийн үед бол маш том боломж болсон заяа. Жирэмслэх. Жирэмслээд амжилттай төрлөө хүүхдээ амжилттайгаар 6 нас хүртэл өсөглөө. Түүнээс дээшээ том боллоо өсөглөө. Тэр хүний нийгмийн даатгал шимтгэл төлж ажилласан хугацаан дээр нэг хүүхдийн 1 жил 6 сар нэмэгдэнэ. Инхээр 10 жил нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан эмэгтэй нэг хүүхэд гаргацсан байхад 11 жил 6 сартай болно. 2 хүүхэдтэй байх юм бол 13 жилтэй болно шууд. Автоматар. Энэ бол хуулийн зохицуулт. Одоо тэр бол нэг осондоо боломж واخгүй. А дээрэс нь энэ дэр хязгаарлалт байхгүй. Нэг хүн нэг төрөлтөөр нэг удаагийн төрөөд жирэмсний амралтын тэтгэврээ авлаа. Үргэлжлүүлээд хэдэн ч удаа төрөх боломжтой. Нийгмийн даатгалын сангаас тэтгэмжийг чинь олгоод л бай. А төдий чинээгээр тэтгэмжээ аваад хүүхдэд төрүүллээ. Тэр хүн бол өөрийнхөө гэр бүлийг өнөр өтгөн сайхан болгож байна. Нийгмийн даатгалын шимтгэл байгууллагт ажиллаад төрлөө. Тухайн хүнийг жирэмсний амралт авснаас нь хүүхдийн 3 нас хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн байгууллага төлнө. Байгуулгана. Тийм, хөдөлмөрөөсөө доод хэмжээнээс тэтгэврийн даатгал болон тэтгэмжийн даатгал төлөөд явна. А тэр хугацаа ингээ хуримтлагдаад явж байна. А тэр хугацаа хуримтлагдаад явж явах хугацаанд тэр хүн дахиад төрөх юм бол дахиад сунгаал явна. Дахиад дараагийн хүүхдээ 3 нас хүртэл сунгагдаад явна хугацаанд. А энэ хугацаа сунгагдаад явна, байгууллага шимтгэлээ төлгөөрөө төлнө. А хөдөлмөрийн хуулинд заасан байгаа тэр хүний эрхийг хамгаалах нэг зүйл байна. Жирэмсний амралттай буюу хүүхдээ асрах чөлөөт байгаа эрхийг ажлаас халахыг хориглосон залт. За нийгмийн даатгал бол 3 төрлийн тэтгэвэр болон эрсдлүүдийг хамгаалдаг юм байна. Хамгаална. За мөн эмэгтэйчүүдэд бол мэдээж жирэмсний декретний одоо хэмжээг зохицуулах юм. За өөр. За тэгээд одоо нөгөө ажиллаа хийж байгаад үнэхээр ядраад дийлхэ байгаад ч юм уу ингээд зүрх судсан нүдтэй. Эрүүл мэндийн салбарлаа ордог юм байна. Үгүй эрүүл мэндийн салбар биш. Биш энэ үгүй. Тусдаа хөдөлмөрийн чадвар төр алдсны тэтгэмж гэж байгаа. Та тэр нийгмийн даатгалтай юм байна. Хамаатай. Яг тэтгэмжийн даатгал төлж байгаа юм чинь. Дотор нь бас яваад байгаа юм. Тий. Та яг нөгөө нэг жирэмсний амралтсны тэтгэмж гэдэгтэй чи адилхан та өөрөө тэтгэмжийг төлж байгаа байхгүй юу? Та 10 хоног эмнэлэг твдэд гарлаа тэтгэмж авна шүү дээ. Листэ бичүүлнэ гэж ярьдаг шүү. Тий. Энэ байж. За энэ ордог юм. За байж байгаа. Наа чи ингэ салчиж байгаа байхгүй юу? Нийгмийн даатгалыг дотор салж байгаа юм байна. Би бол сайн мэддэг юм байна. Тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, ажилгүйдийн тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж чинь бас тусдаа заасан өөр бий тас. Тэгээд эрүүлэнд гэж байгаа. Эрүүлэндийн даатгал болохоор нийгмийн даатгалаас одоо нэгээс нь 2020 онд халдсан, тусдаа гарцсан. Эрүүлэндийн даатгал ерхий газар бүр тусдаа үйл ажиллагаа талцсан. Тэгэхээр эрүүлэндийн даатгалыг бол нийгмийн даатгалтайгаа хамт авдаг. Гэхдээ тухайн сарда шимтгэл нь төлөгдөд ороод ирэхээр нь эрүүлэндийн даатгалын сан руу манахаас шилжүүлдэг гэсэн үг. За энэ байт юм өөр. Ингээд ийм 5 зүйл байгаа заяа. Биднэрт байнга л үйлчилж байгаа. Гэхдээ бид нэр тэр болгонд зарим хүмүүс нь мэдгүйгээсээ ч юм уу хугацааг нь хоцроогоод авч хэмжээгүй байдаг. Эсвэл огт мэдгүйгээсээ болоод нөгөө байгууллага дээрээ нийгэм даатгал төлөөгүй байдаг. Тэрнээсээ болоод энэ дээр тэтгэврүүдийг авах боломжгүй болсон байдаг. Гэхдээ тэр мөнгө нь бол байгаад саяхан чинь бас нэг юм сенсац боллоо шүү дээ. Нийгмийн даатгалын сан дампуурч. Нийгмийн даатгалын сан дампуурчлаа гэдэг ингээд хүмүүс яриад байгаа. Энэ дэр би бас нэг залруулах юмэр санагддیں۔ Уг нь бол өмнө 1995 онд нийгмийн даатгал гэдэг байгууллага жинхнээсээ байгуулагдаад одоо үндсэндээ бол 31 насл хүрж байгаа
байгууллага байхгүй юу? Түүхэндээ бол 95 оноос өмнө нийгмийг хамгаалах сан, нийгмийг хамгаалах агентлаг гэдэг тусдаа байгууллага байсан юм байлээ. Тэр байгууллага маань болохоор тусдаа үйл ажиллагаа явуулж хагаад тэрнээс үндэслээд нийгмийн даатгал гэж тэрийг үндэслэж яваад одоо нөгөө 85 жил 90 жилийн түүхтэй болчиход байгаа байхгүй юу? Уг нь бол зөв. Гэхдээ тэр байгууллага сан үүсгэхгүй байхгүй юу? Социализмын үед тийм нийгмийн даатгалын сан гэдэг юм огт үүсгэхгүй байхгүй юу? Огт үүсгэхгүй ингэж ойлгохгүй байхгүй. Харин тийм хүмүүс яг энэ нарийныг ойлгохгүй байхгүй юу? Юу гэсэн үг юм бэ? Би одоо ингэ тайлбарлаж хэлээд байгаа ч ойлгохгүй шүү дээ. Юу гэсэн үг юм? Сан байсан байгаагүй. Үгүй. Сантай болсон. Сан гэдэг чинь болохоор юм байна шүү дээ. Тусдаа тайлан тооцооны зах зээлийн үед үүссэн зүйл байхгүй юу? 1995 онд анх нийгмийн даатгалын байгууллага үүсгэхдээ энэ 5 санг биеийн даалгаад ингээд үүссэн. Тэгээд 95 оноос эхлээд аж ахуйн нэгж байгууллага үүсээд ингээд төрийн байгууллагч байсан ингээд нийгмийн даатгал төлж эхэлсэн байхгүй. Тэгсэн чинь түүнээс өмнө ажиллаж байсан хүмүүс яах юм бэ гэдэг асуудал үүсэж байгаа байхгүй. За. Тэгсэн чинь 94 оны 12 сарын 31 хүртэл хүмүүс ажиллаж байгаа тэтгэвртэй гарлаа шүү дээ. Тэр хүмүүс дээр одоо тэр өмнөх байгууллага сан үүсгэхгүй байхгүй. Сан үүсгэхгүй. Одоо хуримтлал үүсгэхгүй л гэсэн. За. Тэр одоо ойлгож шүү. Тэр хуримтлалын мөнгийг сүүлд 95 оноос хойш ажилласан одоо нийгмийн даатгал шимтгэлийн төлөө яваад байгаа бидний төлсөн мөнгнөөс тэр хүмүүс тэтгэвэр олгосон байхгүй. Одоо бидний өвөө эмээд бидний төлсөн мөнгийг тэтгэвэр болгоод өгсөн байхгүй. Ойлгож байна. Одоо ойлгож байна. Гэтэ яагаад? Гэхдээ тэр хүмүүс чинь тэтгэвэр авах хэрэгтэй шүү дээ. Бүгд ажиллаж улсын хөгжих төлөө ажиллаж нийгмийн даатгалын мөнгө хайцсан. 1994 оны 12 сарын 31-нд хүртэл Монгол улс ерөнхийдөө нийгмийн даатгалын одоо тэтгэвэр тэтгэмж үйлдвэрлэлийн осол ажилгүйдэл эрүүл мэндийн даатгалын сан гэдэг юмыг огт бий болгоогүй. Гэтэ тэр хүмүүсээс татвар авч байгаа үстэй. Тэр даатгал авч ирсэн. Тэр үед нийгмийн даатгал биш зөвхөн татвар авдаг байсан. Тэр үеийн хүмүүс цалин авдаг байсан ч гэсэн татвараа төлдөг. Маш өндөр татвар төлдөг байсан. Гэхдээ энэ бичлэг бол нийгмийн даатгал гэдэг байгууллагыг хамгаалах гэхээсээ илүү мөн чанарыг нь таниулж байгаа. Гэхдээ мөн чанарыг нь би таниулах ёстой биш. Улс өөрөө энийг яг ийм учиртай юм гэдгийг тайлбарлаж өгөх ёстой байхгүй. Хөдөлмөр эрхлэх чадвартай хүн Монгол улсад хэдэж байна байна. Харин эсвэргээр хөдөлмөрийн чадваргүй буюу өндөр насалсан тэтгэврт гарч байгаа хүмүүс маань тэрнээсээ давцсан байна л гэсэн үг байхгүй юу? Нэг ясна. Хуваараа бизнес эрхлэхэд үнэхээр чанга Монголд. Юу хамгийн чөтгөр туршаа болдог вэ гэхээр татвар. Нийгмийн даатгал хамгийн түрүүнд орж ирдэг. Тэгсэн мөртлөө би нэг системийн доголдол гэж хэлж байгаа байхгүй. 10 жил болцсон тогтцсон компанитай яг адилхан дөнгөж төрж байгаа тийм үү? Одоо жишээ нь бид нар төрж байгаа хүүхд чи ажлын мөнгө өг надаа гэдэг нь шүү дээ. Тэгэхээр тэр хүүхд мөнгө өгөх үү? Жишээ аваад үзэх юм бол. Тэнгүүт 10 жил доктортой үйл ажиллагаа явуулсан, урлагтаа болцсон тийм. Яг нэг адилхан. Тэгвэл Улаанбаатарт байгаа жишээ нь паб, ресторан, үйлчлэгээний байгууллагуудын үйлчлэгээний хөлийн тоо хэд байх вэ? Эсвэргээр арангаад хүн амын нягтаршил ямар байгаа вэ? Тэгвэл нийгмийн даатгал энэнгээр ингэж одоо татварч гисэн тий. За чи арангаад бизнес эрхлэх юм бол эхний 3 жил за болий бүр 1 жил татвараас чөлөөлнө тийм үү? За чи жил хагасны хугацаанд нийгмийн даатгал төлж чадах хэмжээний болтлоо чи чөлөөлөгдөн ингээд ийм юм байж болдгүй юм уу? Мэдгүй одоо яг уучлаарай би юм ацаар зөв ажилчныхаа цалин яа гэж байгаа, түрээсийг яа гэж байгаа, бүтээгдэхүүнээ яаж зах зээл нийлүүлэх вэ гэж ярьж байгаа, маркетингаа яаж хийх вэ гэж байгаа байгууллагууд руу авчиад 10 жил яг адилхан төрлөөр ингээд бизнес хэлэх хөлөө олсон газартаа адилтгаад тахаар чинь яаж тэр хүмүүс нийгмийн даатгал төлөх юм бэ? Тэнгүүд хуулиндаа заагаад өгсөн учраас заавал нийгмийн даатгал дээр очиж бүртгүүлэх шин. Тэгээ өрөнд орж эхэлдэг шин. Дараа нь хамгийн амар дансыг хааж эхэлдэг шин. Энэ одоо яг яах юм бэ тэгээд? Тэг бид нар энэ хуулиндаа юм байт юм а гэд ингэж байх хэрэгтэй юм. Тэгвэл энийг хууль санаачилж байгаа нөхдүүд өнөөдөр шийдэх хэрэгтэй үстэй. Өөрөөр хэлж зөв л дөө. Татврын ч юм уу нийгэм даатгалын ч юм уу чөлөөт бүс гэж байгуулах юм бол ядаж манай амьд яг сая хэллээ шүү дээ 1 жил 3 жил гэл. Ийм чөлөөт бүс гэдэг юмыг дээрээс нь улсын хэмжээнд бодлогоор хийгээд өгчих юм бол энэ татаа нөхцөл болох байхгүй. Тэр бодлого чинь нөгөө чи битэр боловсруулж чадахгүй шүү дээ. Та нийгмийн даатгалд ажиллаж байна тий. Та энэ ингээд тоонд буцлаад бүр ингээд 10 жил болчихлоо. Маш их мэдээллийг мэдж байгаа шүү дээ. Тэгээд таны санал хавдаггүй юм уу? Одоо судалгаа хийж ижил гаргах байх л та. Гэхдээ тийм судалгаа хийх гэхээр одоо бид нар чинь хэцүү шүү дээ. Чи өнөөдөр өглөө 9 цагт ажилдаа очлоо. Орой 18 цаг болтол
нөө орж ирсэн хөдөөний ч юм уу сумаас бүр багаас ч орж иж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэднэртэй зөвлөгөөгөө өгөөд тэгээд зөвлөгөөгөө өгчөө дараа нь орж ирсэн хүсэлтээ аваад тэтгэврээ тогтоочоод дараа нь нөгөө судалгаануудаа бүхлэн дээрэс нь дахиад дээрээс ирсэн зарим чиглэлийг ингээд програмд оруулна шүү дээ. Энэ хугацаанд донд хязгаарч судалгаа хийх ямар ч боломж байхгүй. Гарангаад нийгмийн даатгалын шимтгэл 2.5% байвал хичнээн өн төлж болохгүй гэж. Тийм. 11.5 байж байгаа 2.5 болох энэ улсад яг хөө мэдээж нэг би цаана болох процессуудын ерөнхийдөө нэг хар ухаанаар татгалж байгаа байхгүй. Гэвчиг төлөхгүй байгаа хүмүүсээс тэгж яхаар тийм үстэй. Хүмүүс нийгмийн даатгалын татвар гэж ярьдаг байхгүй. Тэгээ нөгөө би яг ингээд өөрөө нийгмийн даатгалд ажилладаг болохоор тэрийг өмөрмөр санагдаад ингээд залруулах гэж зүтгээд байдаг байхгүй. Тэгээ зарим үед би үнэхээр хүч мөхсдөг юм аа. Яг нийгмийн даатгал чинь болохоор 24% байгаа шүү дээ. 24%-аас чинь тооны хэмжээнд үзүүлээ заа юм. За 11.5%-аас хасах нь 8.5. За үүнээс 0.8%-аар би тэтгэмжийн даатгал хийж байгаа. 0.2%-аар ажилгүйдэл. За. Тэгээд үлдсэн 2% нь эрүүл мэндийн даатгал хийж байгаа байхгүй. За. Үйлдвэрлэлийн осол гэдэг юмыг ажил даатгуулагч төлдөггүй. Ажилтаа. Нөгөөхнөөс нь 12.5-аас ажилтан төлдөг байхгүй. Тэгэнгүүт 12.5%-аас ч юм болохоор 8.5% тэтгэврт 1%-ийг тэтгэмжид 0.2%-ийг ажилгүйдэлд 0.8%-ийг үйлдвэрлэлээс тэгээд үлдсэн 2%-ийг нь эрүүл мэндэд төлдөг байхгүй. Гэтэ ягаад сая 11.5-аас нь ч 8.5% тэтгэврлүүгээ яваад 12.5-аас хүртэл тэтгэврлүү явчихж байгаа. 8.5%-ийг үржих нь 2% буюу 17%-ийг тэтгэврт. Яа. За яа. За би 24%-ийг гаргаж ирээ. За. Би ажил хөдөлмөр эхэлснийхээ төлөө би 8.5% тэтгэврт төлж байгаа. Тийм. Намайг ажилуулсныхаа төлөө манай байгууллага надад дахиад 8.5% төлж өгч байгаа. За. Тэтгэмжид би ажил хөдөлмөр эхэлснийхээ төлөө 0.8% төлөнгүүт манай байгууллага 1%-ийг төлөөд би 1.8%-ийг тэтгэмжид төлчихөж байгаа. За. 0.4%-ийг ажилгүйд 0.2-0.2-ээр ажилгүйдлийн даатгалд төлчихөж байгаа. За ингээд 10 сар. Эрүүл мэндийн даатгалд би 2%-ийг байгууллага 2%-ийг 4% төлчихөж байгаа. За. 0.8 үлдчихэж байгаа. Үйлдвэрлэлээс энийг манай байгууллага намайг ажилуулсныхаа төлөө төлчихөж байгаа. Ингээ 24% болж байгаа. За одоо наадан дээр чинь өхөн амын орлогын алтан татвар орж байна. Татвар манад ямар ч хамаагүй шүү дээ. Таах татварын байгууллага шүү. Татвар авахгүй шүү дээ. Манайх чинь нийгмийн даатгал. Тэгээд энэ 24% чинь буцаагаад тэр олон өндөр насны тэтгэвэр авж байгаа, тэжээгч яасны тэтгэвэр авж байгаа, группийн буюу хөдөлмөрийн чадварын тэтгэвэр авж байгаа хүмүүст тарааж өгөөд дээрээс нь жирэмсэн хамарцны тэтгэмж авж байгаа ихэд төлхийн өмнө 2 сар төрсний дараа 2 сард нь олгоод дахиад ажилгүйдлийн тэтгэмж авж байгаа хүнд ажлын 76 хоногоор нь тооц тэтгэмж олгоод тэгвэл хүмүүс яагаад ингэж явчихдаг. Хүмүүс яагаад нийгмийн даатгалын шийдвэрлэлийг татвар шиг ойлгоод байгаа таны бодол. Энэ бол хүмүүсийн соён гэгэрлийн л асуудал. Хүмүүс мэдэхгүй зүйлдээ л дургүй байдаг шүү. Хуулинд ийм байт юм уу? Чи нийгмийн даатгал төлсөн бол чам дээр лизинг гаргана гэсэн юм байт юм. Үгүй шүү дээ. Энд чинь бол тэр банк ус байгууллага тэр лизинг ажиллаж байгаа аппликейшны компани эднэрт л хамаатай асуудал. Манайхаас тэрэн дээр ямар ч шаардлага тавихгүй. Хэрвээ өнөөдөр би бол өөрөө мэдж байгаа учраас би нийгмийн даатгалыг би төлнө. Дахиад дээрээс нь нийгмийн даатгал төлөөд ингэ явж байгаа хуульчлаад нөгөө хувийн давхар даатгал ороод ирэхэд би тэрэгч төлнө. Хүнд энэ мэдээллийг өгөхөд энэ дотроос хүлээж авах хүн за 3 саяас би 300 мянга л гэж хэлэн заяа. Дуртай дургу буюу хүчээр төлж байгаа хүнийг би сая хүн л гэж хэлээ. Зайлшгүй төлөх шаардлагатай учраас л төлж байгаа сая хүн байна. Яагаад? Зүт гоё асуулт шүү. Яагаад гэдэг бүх юмны үндэс баг. Яагаад гэхээр яагаад хүчээр төлөөд байгаа. Тэрийг төлөхгүй тэр хүмүүс лизинг авч чадахгүй байхгүй. Зээл авч чадахгүй байхгүй. Нөгөө нэг нийгмийн даатгалтай уялдуулаад нөгөө тэр өнгөний үзэлтэй байгууллагууд чинь нийгмийн даатгалтлаас ингээд толны тусгалаар өнгөний үзлээр шийдчихэж байгаа байхгүй. Заавал чи нийгмийн даатгал төлсөн байх хэрэгтэй. Тэгжээ зээл ав, тэгжээ лизинг ав гэд тэр байгууллагуудын өнгөний үзэл байхгүй. Би өнгөний үзэл гэж хэлнэ. Би өнөөдөр нийгмийн даатгалын шинтгэл төлөө 6 сар ажилласан байж ижил цалингийн зээл авах хэрэгтэй. Энэ журам дээрээ л байгаа. Хуулийн дээрээ байхгүй шүү дээ. Банкны тухай хуулийн дээр байхгүй. Банк ч угаасаа хувийн хүчтэй. Тий. Банкны тухай хуулийн дээрээ ч байхгүй. Банкны тухай хуулийг хэрэгжүүлэх журам дээрээ л байгаа. Эсвэл тухайн байгууллага хуульдаа нийцүүлж гаргасан дотоод журам дээрээ л байгаа. Нийгмийн даатгалын шинтгэл төлж байгаа хүн ажилтай байна, цалинтай байна. Тийм болохоор энэ зээлийг төлөх чадвартай л гэж үзэх гэдэг байхгүй. Чи тэр бичлэгний дор амар шүмжил ирэх байхгүй шүү. Ирж л. Тэр үл ирж лэг. Гэхдээ би санаагаа хэлчих.
3 жилийн хугацаанд чөлөөт бүст үйл ажиллагаа явуулах эрх олгоно гэд бодлогын хэмжээнд улсаас хөдөлмөрийн тухай хуулинд хавсралт журам оруулчихлаа. Тийм. Журам гараад ирэлээ. Яг тэр шаардлагыг гэхдээ өндөр шаардлагатай биш. Энгийн шаардлагатай. Маш энгийн шаардлагатай. Тэгээд 3 жил дотор үйл ажиллагаагаа заавал явуулах ёстой. 3 тэр хугацаанд нийгмийн даатгалын сандаа бүртгүүлсэн байх ёстой, татвартаа бүртгүүлсэн байх ёстой, заавал баримтдсан байх ёстой. А гэхдээ тэрэндээ 3 жилийн хугацаанд X талингаа өгөөд яв. X талингаа өгөөд яв. Үйл ажиллагаа доголд одоо нөгөө хөлөө олтол шүү дээ. Олны одоо хүртэл бодоод чадвартай болтлоо санхүүгийн бат зогсох чадвартай болтлоо 3 жилийн хугацаанд X талингаа өгөөд яв. Тийм журам ингээд энгийн журам баталгаажуулж байгаа. Тэгээд батлаад манай аймагт зориулаад аймагаас одоо улс руу явуулаад улсаас дэмжигдээд буцаад манай аймагт ирээд хэрэгжлээ л да. Тэгэх юм бол маш том боломж. Тэгэх юм бол нэрээ чадахгүй байсан ч хамаагүй хүн ийм гой боломжийг ашиглая гэд би шинэ үйлдвэр байгуулна биш үү? Яг хэрвээ энэ бүтдэг бол нөгөө нэг амар төвлөрөл чинь саараад тэг ин орон нутг руу чиглэж хүмүүс орон нутг руу чиглэж штэ. Нөгөө чөлөөт бүс рүү явахаа бодож. Йоо манай аймаг зүгээр нэрээ. Зүгээр 21 аймагт 2020 оны судалгаагаар худалдаа авах чадвараар Аранга аймаг 21 аймагаас сүүлээсээ 2 дэс шүү. Тэр уушаага хамгийн багадаа 10 барьаар би л тэгж боддог. Хүмүүс ирээд сууршаад байх юм бол улсын 5 сургууль байгаа тийм үү? 1 2 3 4 спорт сургууль, дээрээс нь баг сургууль ингээд 6 сургууль байгаа. 6 сургууль байж итэл хүүхдэд дийлхэ боллоо гингүүт тэр дундаас яагаад багш их нэртэй багш нөхөртэй айл гарчиж болохгүй гэж. Тэр хүмүүс яагаад шинэ хувийн сургууль байгуулж болохгүй гэж. Боли цэцэрлэгийг байгуулъя. Нэг байрны нэг давхрыг л цэцэрлэг болгоод. Одоо 13 дугаар цэцэрлэг чинь нэг байрны л нэг давхар шүү дээ. болоод л байна тий. Болоод л байгаа шүү дээ. Сайн байна уу? Өөр дээрс трансмитэж байна. За одоо ивент за. Певни гэж хэлэх шаардлагагүй юм байна. Тэр зэргийн баярыг тохиолдуулан ивент зохион байгуулж байгаа. Гар сүнэл Певиг хэрхэн таних вэ? Хэрхэн ордоо уух вэ? Өнөөдөр чи эдгээр тэмцээнд оролцохыг хүсэх юм бол 3 сарын 18-нд өв дээрс стандарт оролцгаая. Нэг хүн 2 тэмцээнд оролцох. Төрөнөөс нь болсон. Нийгмийн даатгал төлөлцөө. Тэгээд зүйлийг нэг төрлийн зүйлийг 10 талаас нь асууж шүү дээ. Чи өдөр тийм 10 хүн орж ирэхдээ бүү стресс болж шүү дээ. Яа, Гэтэ 10 удаа л тайлбарлах уу? Одоо ажил 10 удаа л хэлбэр шүү дээ. Гэхдээ сайхан зүйлүүд байгаа. Өнөөдөр би нийгмийн даатгалын байгууллагад ажиллаад тэтгэврийн байцаагч хийж байгаа байхгүй. Маш буянтай ажиллахгүй. Би өвөө минүүдийн тэтгэврийн тогтоогод мөнгөний сар болгоо гэж шүү дээ. Би маш том буянтай ажиллаж байгаа байхгүй. Систем ингээд бүр ингээд нурах юм бол бас аюултай л юм байна тий. Нийгмийн ийм самбраагүй байдал үүсэх. Үзгээс ихсүүлээ л да. Тэр тал дээр нэлээд аюулгах байхаа. Ер нь бол ингээд миний асуугчсан асуултаа тий бас нэлээд л юм хоёлаа өрнөлөш энэ ингээд подкастын туршид ингээд би юм хэлэх гэжсэн чинь ингээд сөрөөтч гэдэг юм уу тий. Эсвэл ингээд өөртөө шиг ингээд чиглүүлээ явуулсан бол энэхүү хормын удаа танд үлдээч. Хэсэггүй хугацааг өөрийнхөө байх боломжийг олгосон. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх нөхцөл байдлыг бүрдүүлж өгсөн. Тэгээд ийм гоё тухтай орчинд орсон. Найстай баярлаа. Энэ ресторанда бас баярлаа гэж хэлээ да. Сая би нэг гомдоос байхгүй гайгүй үстэй. Баггүй Жоо эйгүү нөгөө одоо эйгүү байсан ч одоо өнгөрсөн тий. Ярьсан чи. Тэгээ эйгүү гэхээс илүү бас зарим асуултууд чинь ер нь маш гоё тоочно байсан шүү дээ. Яг л онжил шүү дээ. Харин миний хариултууд хэр байгаа юмсан гэдэг. За хандаа хайртай шүү. Надад газар дээр одоо гараас минь хөтлөх хүү охин хоёр төрүүлж гисэн чамдаа маш их баярлаа. Тэгээд эдрэтэ бартаатай эрен бараатай нэмдэрлэг хамтдаа хизээч нуурахгүйгээр тоолж чаднаа. Тань итгэлтэй байна л гэдгийг хэлье. Чаднаа л гэдэг байна. Тэ би чаднаа. Баярлалаа дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. За баяртай.